Үндэсний хувьсгалын үр нөлөөгөөр үйлдвэрлэлээ өргөжүүлж шинэ тоног төхөөрөмжөөр хүчин чадлаа нэмэгдүүлсэн ажигн компани оргио дахианы аж ахуйд Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэх ажиллалаа. Оргио дахианы аж ахуй нь жилд 1000 гаруй тонн буюу дотоодын дахианы махны хэрэглээний 5%-ийг үйлдвэрлэдэг бөгөөд жилдээ 1.1 саяас 1.5 сая дэгдээх бойжуулах хүчин чадалтай. Үндсэн сүргийнхаа сүрэг шилбэтийг бид Солонгос улсаас жил 4 удаа хийж ирдэг. Энд ашиглаж байгаа Рос 308 гэсэн үйлдвэр байдаг. Энэ махны чиглэлийн дахиан дотор өвчин мах хамгийн сайтай ийм үйлдвэр байна. Энэ зүгээр байгалийн замаар хэлтүүлж хийдэг. Цаашид их сүргийн хүчин чадлыг 50%-аар нэмэгдүүлэх, автомат удирдлага, хяналтын систем нэвтрүүлэх, ингэснээр дотоодын дахианы махны хэрэглээний 20%-ийг бүрдүүлдэг болох зорилго тавиад байна. Ирээдүйд бидний бас дахианы махны хэрэглээ маш их өсөж байгаа. Тэгэхээр бусад одоо аж ахуй нэгжүүдтэй бусад хошоодтой хамтраад одоо дахиа өсгөх тэр чиглэлээр хамтран ажиллахад бид нар бас бэлтгэл хангаа байж. Манай улс жилд 22,000 тонн дахианы махыг импортоор 50-60 сая $60 авч байна. Дахианы махны дотоодын хэрэглээ жил бүр 20%-аар өсч байгаа бөгөөд өс нэмэгдэж буй дотоодын зах зээлийн 15%-ийг үндэсний үйлдвэрүүд хангаж байна. Харин цаашид дотоодын зах зээлийн 50 хүртэлх хувийг үндэсний дахианы аж ахуй эрхлэгчид хангах боломж байгааг холбогдох албаныхан онцолж байлаа.